Сургуулийн хамгийн ядаргаатай юм юу юм бэ гэх юм бол нөгөө хүүхдүүд тэн дотор өөрийгөө алддаг штэ. Өөртөө итгэлгүй болдог. За тэгээд хамгийн гол нь та нар ингээ айгүй ухаантай хүүхдтэй байлаа гэж бодъё л та. Анги дүүрэн нэг 20 30 40 хүүхдтэй ингээ анги дотор яатсан. Тэгээд ангийн ахиц юунаас хамаардаг юм бэ гэх юм бол нөгөө ёроолын 20% дээр ингээ таарсан байгаа штэ. Бид нар юу хийж ийна гэх юм бол зүгээр ямар ч англиэл дүгнэлт хийхгүйгээр 20 30 40-ээр нэг анги дотор ингээ хийчээд тэгэхээр ёроол 20-т ингээ таарсан хурдтай ингээ явж байгаа. А тэгээд 45 минут заавалчгүй тэн суух хэрэгтэй. Өчтөр жоохон цахилгаан станц, Испани, Португалийн тий тог эрчим хүчний гамшигын тухай ярьсан. Бас жоохон попперсон. Тэг яагаад попперсон бэ гэх юм бол тий манай Монголд нэг хэд хэдэн цөөхөн боломжууд байгаа. Тэрний нэг нь юу юм бэ гэх юм бол амар хямдхан нүүрс. За тэг өнөөдөр би юу холбох гэдэг вэ гэх юм бол химэл ойхан, эрүүл мэндийн салбар, боловсрал, ерөөхдөө энэ эрчим хүч дэд бүтц нүүрстэй ямар уялдаа холбоотой юм бэ? Хэдүүл зүгээр одоо жоохон яриад тэгээ та энэ толгойн дотор нэг ойлголт өгчээ. Ирээдүйн ерөөхдөө яаж бий болох юм бэ? 5-10 жилийн дараа бидний дэлхийн ертөнц ямархуу царайтай болох юм бэ? Хэдүүлээ жоохон ярилцъя. За миний нэг нэлээд дургу хүн заяа нэг үний юм хэлсэн. За юу юм бэ гэх юм бол Bill Gates юу хэлж байгаа юм бэ гэх юм бол AI will replace doctors and teachers within 10 years. 10 жилийн дотор хэмэл явахаан эмч нарыг, багш нарыг ажилгүй юм орлоно. Ингээ free intelligence гэж байгаа. Өөрө чөлөөтэй химэл байхаа өөрөө бодож чаддаг жоохон. За ягаад Bill Gates энийг хэлж байгаа юм бэ? Тэгээ би ягаад өөрөө үзэн яддаг хүнтэй санал нийлж байгаа юм бэ гэх юм бол за 2012 онд тий химэл байхаа зүгээр нэг энгийн алгоритм тий зургийг ингээ ялгах чаддаг байсан. Муур юм уу, нохоо юм уу, машин юм уу, гүүр юм уу? Таад ингээ Google login ингээ search engine ашиглалтаа хаяа ийм зургнууд гараад ирдэг штэ. Автобусын ингээ сонго, автобусны буудлыг сонго, гүүр сонго гэх мэт шин. За энэ дээр ерөөхдөө хүний хэрэгцээ байсан. Ингээ сайжирсаар агаад одоо химэл байхаа юу хийж чаддаг вэ гэх юм бол хүнээс илүү зураг дүрсийг ингээ таньж авч чаддаг. За дараа нь visual reasoning. Одоо энэ юу болж байгаа юм бэ? Хаашаа яваад байгаа юм бэ? Аль зүглөө яваад байгаа юм бэ? Юу харагдаж байгаа юм бэ? Одоо видео бичлэг хянж чадвар бас дүнгиж саяхан 2020 онд жишээлбэл чадаагүй хизээ чадж эхэлсэн байх юм бол 2021 онд хүний төвшнгөөс тарсаар явцсан. За medium level reading comprehension уншаад юу бичигдсэн байгаа юм бэ? Эргүүлэн тайлбарлах ерөөхдөө шинжилгээ дүгнэлт хийж чадах нь ер нь бол химэл байх нь хизээ ер нь хүний чадварт хүрсэн бэ гэх юм бол 2018 онд. За ерөөхдөө энэ мэйл дотор юу бичигдсэн байгаа юм бэ? Надад базаад өгчөөч гэх мэтчлээ. За англи хэлний ойлголт. Одоо яриа гэх мэтчлэн voice, text бүх юм. Хизээ ерөөхдөө хүнийг даваад чадсан бэ гэх юм бол 2019-20 оны хооронд. За multitask language understanding. Олон даалгавартай, олон агуулгатай ерөөхдөө complex одоо докторийн бидаалт магистр судалгааны ажил тий хувьцааны шинжилгээ ер нь complex тий одоо ном дотор янз бүрийн судалгааны ажлыг хизээ ойлгоод эхэлсэн байх юм бол 2024 онд өнгөрсөн жил PhD level science question одоо докторийн зэрэгцээ ба түүнээс дээш даалгаврыг бас хизээ ойлгоод эхэлсэн байх юм бол бас өнгөрсөн жил competition level mathematics okay дэлхийн хэмжээний IMO International Mathematics Olympiad Монгол улсын олимпиадын хизээ тэр төвшөнд хүрсэн бэ гэх юм бол бас өнгөрсөн жилийн сүүлээр ер нь бол химэл байхаа хүнээс илүү нэг хийж чадж байгаа юм. За энэ юу гэсэн үг юм бэ? Тэ? Жиний хүнээс илүү ухаантай болоод ирсэн. За тэгээ энэгээр дамжуулаад юу их боломжтой юм бэ гэх юм бол одоо энэ байна. Амар энгийн одоо багшийн бүтээмжийг сайжруулах боломж бол энэ. Одоо жишээлбэл энэ ганцхан юу юм бэ гэх юм бол multiple task асуулт нэрэ SAT, YES мэш дээр A-гийн сонго, B-гийн сонго, C-гийн сонго, D-гийн сонго. Энэ А дөрвөн хариултаас нь зөвийг сонгоод хүүхдүүд ингээ бүглээ явж байгаа байхгүй. За тэгээ багш юу хийж ийна гэх юм бол өмнө ерөөдөө зөв хариултыг кодлоод тавьсан байгаа. Одоо багш юу хийж ийна гэх юм бол зүгээр скант чинь тий. Хэдэд дотор. Хоп. Би өөрөө томооч альтернатив сургууль үүсгэн байгуулалтаа миний хамгийн лайтай ажил, миний хамгийн дургүй ажил юу юм бэ гэх юм бол ийм шалгалт, тест, унших, дүгнэх, комент өгөх, амар их цаг авдаг, амар их оюун ухааны бүтээмжийг авдаг. Одоо байна шүү дээ, бичих чадварын багшаар ажиллаж исэн хүүхдүүд бичих чадвар ингээ заадаг байсан 11, 12, 13 дугаар ангита. Одоо ерөнхийдөө миний ажлыг тэг химэл явах нь хамаагүй бүтээмжтэй хийчих واخхой. Энэ баг QR код сканертай ижих юм.
За энэ амар энгийн. Бараг нэг сканер QR код сканер маягийн юм хийж байгаа. Гэхдээ энээсээ хамаагүй тасарсан байгаа. Окей. Гэхдээ гоё юм юу юм бэ гэх юм бол багш өөрөө энэ софтверээ ингээ кодлж байгаа хгүй. Энэ зурган дээр энэ зөв, энэ буруу, энэ зөв, энэ буруу. Тэ? Одоо олон юун дээр ашиглаж болно. Хөрөнгөний зах зээл хувьцаа улс төрийг сонирхоод байна тий. Тэгээ хөрөнгөний зах зээл яагаад үсдэг юм? Эдийн засаг яагаад үсээд идэг юм бэ? Ойлгомоор байгаа юм бол миний Fuck You Money 2 Time to Die номыг сонирхоод үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээл idratsik.com-оос за тэгээд энэ ном ойролцоо бараг 500 хуудастай дүүрэн мэдлэг хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол 8 дугаар ангийн хүүхэд энийг ч гэсэн ойлгон маш энгийнээр бичсэн. Санхүүч хэлээрээ ерөөсө бичээгүй. За захилмаар байгаа бол idratsik.com тэнд бас дэлгэрэнгүй мэдээл байгаа. За дараагийнх хэдүүл харцгаа энэ graphic designer байхгүй хэрнээ юм захиалж байгаа. Image of lone wolf logo. Одоо юу ч нэг гэх юм бол Google-ийн Gemini руу даалгавар өгж байгаа. Окей? Өөрийнхөө хүслээ voice-оор хэлж байгаа. Бичих шаардлага байхгүй зөв voice-оор хэлж байгаа. Where in the background there are boxing gloves hanging. Ганц би чон тэгээ боксны биелий байх ёстой. Уулан дээр харанхуу чон ганцаараа somewhere and he is making noise. Тэгээ ингээ жон чимээ гарч ин таад ин харж гинөө ер нь бол наривчлсан prompt engineering юусо болохгүй байгаа энд зүгээр ингээд буудаад хэлж байгаа би бол яг одоо та нар өөрөө нэг дизайнертай байлаа гэж бодъё л та. Тэгээ дизайнерын хажууд суугаа заа өгшөн би ерөөхдөө тийм иймэрхүү юм хүсэж байна гэл хэлж байгаа it's probably at night. Тэгээ шүн юм байна. Тэгээ харанхуу. There is a text where it says lone wolf. Тэгээ дээгүүр нэг текст те ганц чон би даасан чоны ингээ текст оруулж байгаа. Тэгэл жоохон creative гусчихаа. Гэл. Alright. За, одоо энд нэг just a second гэд нэг компьютер ажиллаж штэ. Хаана энэ ажил явж байгаа юм бэ гэх юм бол data center дотор. Окей. Чипүүд нь аль хэдийн тэнд угсарсан. Тэгээд яагаад энэ хиймэл ойхоор ажиллаж байгаа юм бэ гэвэл цаанаа нэг цахилгаан станц эрчим хүчийг үйлдвэрлэж байгаа. Окей. Таад өөрөө хизээ нэг цагт нэг дизайн гаргуулна, өөрийнхөө брэндтэй болно, онлайн дэлгүүртэй болно, удахгүй контент хийгээд эхэлж магадгүй YouTube channel, Facebook, Instagram дээр тэгээ та нарт юу хэрэгтэй юм бэ гэх юм бол нэг thumbnail хэрэгтэй байж магадгүй, өөрийнхөө лого хэрэгтэй байж магадгүй, янз бүрийн зураг, за тэгээ сургууль дээр ингээ юм хийж гинэ, хичээл дээр юм хийж гинэ, их сургууль дээр юм хийж гинэ, ажил дээр юм хийж гинэ, presentation тавьж гин, зураг хэрэгтэй юм бол өмнө тий. За. Дизайнер байхгүй, мөнгө төлөх юм байна. За зураггүй гусчээ. За дизайнер найзтай байлаа гэж бодоход за окей энэ ажил амар чухал болохоор миний өгшөө мандаа тусалчихаа тэхүү би чам дараа нь тэ хоол авч үгүй пи авч үгүй мандаа энэ зургийг гэлс хийгээд өгчөө. За тэгээ бүр яг хэрэгтэй болоод ирэх юм бол хүнийг гуйчна. Одоо юу болоод байна гэх юм бол зураг баг өнгө шахах байхгүй. Энэ хэдхэн ватт тий нэг чулуун нүүрсний им хэмжээний эрчим хүчийг ашиглаж байгаа байхгүй. За тэгээ дэлхийд даяар хэдэн хүмүүс байгаа илээ. Тэ тэгээ хүн болгон дизайнертэй болж байгаа гэсэн үг байхгүй. So it looks like it's generating something. Тэгээ өдөрт нэг юм зураг хийлгүүлээ, өдөрт нэг жоохон текст хянууллаа. Одоо би хаашаа явах хэрэгтэй юм бэ? Харьцаад ингээ яриад явах юм бол энэ гар утснаар байгаа хиймэл ойхаан интернетээр дамжаад дата центр руу хүсэлтийг явуулаад тэнд нэг компьютер чип та хэдийн хүсэж байгаа хүсэлтийн дагуу ажиллаа хийж байгаа гэсэн үг. За тэгээ хэдэн сая хүн, хэдэн тэрбум хүн энийг ашиглах юм бэ? Тэгээд энэ дээр жижигхэн тэ эрчим хүчний хэрэгцээ байгаа хгүй. За тэгээд хэдэн зуун сая хүмүүсийг нийлүүлчихээрээ яалчгүй цахилгаан станцын хэмжээний эрчим хүч хэрэг болж байгаа хгүй. За тэгээд энэ зургийг харцгаая. Sure. Let's see what is the image of lone wolf logo. Ямар вэ? Тэ окей. Ийм хурдан. Одоо хэдэн секунд болсон бэ? Тэ? За би ингээ бла янз бүрийн юм яриаг байсан бол энэ бараг нэг 5-6 секундын дотор ямар дизайн гарч байгаа юм бэ гэх юм бол миний таамгаар заяа. Тэ? Дизайнеруудын 95%-аас илүү чанартай дизайн гарч байгаа үстэй. Арасо? Oh wow, that's impressive. Гайхалтай. Actually, to be honest, I think this is far more impressive than anything тэгээ дизайнер өөрөө энийг хийнэ гэдэг чинь хэдэн цагийн ажил орж байгаа хгүй. За тэгээ цагийн цайл нь хэдийн 30-40 мянган төгрөгөө. Одоо энэ зүгээр нүүрс болж байгаа хгүй юу? Нүүрснээсээ гарч байгаа эрчим хүч энийг хийчихэж байгаа гэсэн үг байхгүй юу? Окей? I've got from Midjourney, ChatGPT's DALL-E and some other services.
Тэгээ So ChatGPT-гээс far as илүү of April. янз бүрийн 6th, ийм одоо this image looks based quite видео amazing. видео дээр ч зурган дээр ч ийм хиймэл оюухнууд гараад ирсэн байхгүй. Та туршаад үз. Тэ. Amazing. Now I would like you to generate an image that would be good for logo, good for printing on a t-shirt. За одоо энэ зүгээр нэг background зураг тий логонд тохироогүй зураг учраас юу хэлж байна гэх юм бол логонд тохирохоор магадгүй нэг t-shirt нэр хэвлэлчээр лого олгочихоо. And in a same kind of Дизайны төрөл нь адилхан illustration, but with fewer colors, more simple colors. Зураг өнгийн цөөлчих илүү simple болгочих, илүү энгийн болгочих. Тэгэл 1 2 3 4 5 Sure. 5 секундын Here's an дотор. image. Окей, бүтлгүүтлээ. Okay, so Ийм here алдаанууд it гарч screwed байгаа. up a little. I think when I mentioned t-shirt, it threw it off a little. Okay, let's modify. За тэгээ энэ хэмэл ухаантай ажиллаад сурцсан хүн юу хэлж байна гэх юм бол окей, t-shirt-ийн тушаал нэмсэн болохоор хэмэл ухаан намайг ингээ ойлгохоо болоод одоо тэгээ юу хэдүүлээ юу гэх юм бэ гэх юм бол энэ Let's t-shirt-ыг modify the хасчих. prompt. Is there a way how I can modify Одоо энэ the хүсэлтээ prompt? Edit. өмнө ярьсан текстээ let's get буцаагаад rid of- ороод текстийг засаад The t-shirt, тэ одоо зүгээр ингээ t-shirt-ийн текст ингээ хасчаад буцаагаад илгээч. Тэгээ үр дүнгийг харцгаа. t-shirt thing. Okay, same kind of illustration, but with fewer colors, more simple colors. Okay, 2 3хан let's see хөвгөлбөр if тэ. it can do something else. 1 2 па. All right, that's what we've Wow. got. It looks quite impressive. You know, simple, dark color, and Окей. За. Тэгээ эндээс юу ойлгож авах ёстой юм бэ гэх юм бол одоо дизайны сургуульд сурж байгаа хүүхдүүд байгаа юм бол зүгээр тэр багж хэрэгсэл хэрэггүй болж байгаа юм биш үү? Тэ? Ерөөдөө энэ хиймэл оюухантай харьцаж ажиллах чухал юм биш үү? За тэгээ энэ дизайн логогоороо юу хийх гэж байгаа юм бэ? Тэ? Одоо ийм байхгүй юу? Өмнө бол бид нар 3000 жилийн өмнө бүгдээрээ газар малтаад юм тарьдаг байсан бол одоо янз бүрийн багж хэрэгсэл, мотор, трактор, гарч ирээд бид нар тэр хөдөө аж ахуйны салбараас чөлөөлөгдөд илүү креатив юм хийж байгаа. За одоо бас юу болж байна гэх юм бол энэ нэгтлэн бодох бүртгэл, тооцоолол хийх, математикийн бүх юм дээр ерөөхдөө биднийг юу хэмэл явах биднийг чөлөөлж байгаа байхгүй юу? Окей. За тэгээд хэдүүлээ юу л явах юм бэ гэх юм бол t-shirt design гэх мэт чинь t-shirt-ийн бас робот хэвлэлчин, тээвэрлэлийн бас робот хийгээд өгчин, хэвлэлийн бас робот хийгээд өгчин, бүгдийг робот хийгээд өгчих юм бол өмнө нь бол нэг 50 мянгаар, 50 мянгаар, 40 мянгаар t-shirt авдаг байсан бол бараг 10,000 төгрөглөө буурч байгаа хгүй. Хэдүүлээ өмнө 5хан t-shirtтэй байсан бол тий арай олон t-shirt ашиглаж болно гэсэн үг. we could do is now upscale it Okay. through a different. Окей, software. дизайнер. Окей. That За. Одоо дараагийн юм. Энэ юу юм бэ гэх юм бол эрүүл мэнд. Окей. Тэгээ би таадаас юм асууж заяа. Нэг хөгшин эмчтэр таад очиж гин заяа. Окей. Тэгээ байнга очдог хүүхдээ ингээ ханаа түрхээрээ халуурх болохын дээрээ хүүхдээ ингээ чирээ яваад тэр эмчтэр авчиж байгаа. Тэгээ тэр эмч яг юу юм бэ гэх юм бол окей халуурч гин за хатсан жоохон улаарцсан байна. Цэр гарж гин нусан гоожж гин ханиалгаад цээж гин ингээ сонсоод хэд хэдэн тоонуудыг аваад тэгэл яг хиймэл байгаа шиг тэр алгоритм шиг те одоо энэ сонсогч гин үү энэ байна уу энэ байна уу энэ байхгүй нь ба гэд нэмээд хасаад тэгээ оншин дээр тогтож байгаа штэ. Тэгээ эмч яг юу юм бэ гэх юм бол маш олон ном уншсан хичээлдээ суусан онч шинж тэмдгийг ингээд бүгдийн толгоон дотор бүгдийг найруулад за энэ байх шиг байна гэд дүгнэлт гаргаж чаддаг байхгүй энэ юу юм бэ гэх юм бол хиймэл байхын ажил байхгүй. Окей. За тэгээ та хэдийн тэр хөгшин эмч заяа. Хамгийн сүүлд хизээ эмчлийн чуулган дээр очсон юм. Хизээ боловслоо дийшлүүлсэн. Хизээ ер нь бол хагас жил хамгийн сүүлийн үеийн шинжилгээ судалгаа уншсан юм бэ. Хамгийн сүүлд хизээ ном суугаад мэрэгжил чадвараа дийшлүүлсэн юм бэ. За. Одоо ингээд янз бүрийн эмчнэр миний коммент энэ видеогийн доор ингээд идрээ бити хуцаад байгаараа эмчний ингээд дайраа амар хэрэгтэй шүү. Яа. Өөрийнхөө хөгжүүлдэг сониоч зантай тий үргэлж өөрийнхөө хөгжүүлдэг эмчнэр байгаа. Гэхдээ маш олон эмчнэр их сурвалж төгснөхийн дараа дахиж ном оролдог байх. Чуулганы очоог байх. Тэгэл яг төсөөл үзсэн заяа. Та нар нэг 95 оны компьютер аваад заяа. 95 оноос хойш тэр компьютер ямар нэгэн байдлаар шинэ софтвер суулгаагүй. Тэгээ тэр компьютер дээр очоод үйлчлэл явж байгаа гэсэн үг. Тэгээ энийг ганцхан би хэлээд байгаа биш заяа. Хизээ нэгэн цагт
хүн эмчтэр очих нь хууль бус болно. За ягаад юм бэ л энийг дараа ярьчих. За. Hey Gemini, what do you see? Can you describe what image I'm scrolling through? Дахиад Google-ийн Gemini лого. Тэгээд энэ хүн юу асууж байна гэвэл хой Gemini одоо хиймэл байхантай ярьж чинь. Би юу энэ зурганд юу харагдаж байна? Now? The image you're showing is a CT scan of the abdomen. It displays the liver, stomach, and surrounding structures. За энэ тэгээ хиймэл авах нь харилж байна. За би юу харж байна гэх юм бол CT scan харж байна. А тэгээ хүний CT scan ходоод гиз дотор юм байна. Тэгээ юу харагдаж байна гэх юм бол ходоод тэгээ илэг харагдаж байна. Тэгээ эргэн тойрны бүтц яс хавирга гэх юм. What organ am I pointing to now with my cursor? За миний энэ маусны юу? Яштай cursor ямар дотор эргэтэн лөө заасан байгаа юм бэ? Spleen. You're currently pointing to the spleen with your cursor. Spleen. Okay. Одоо энэ монголоор би яг сайн мэдгүй байна. Гэхдээ spleen дотор ингээд илүүдэл цус ингээд цусны агуулга гэсэн үг тийм. Gemini, what am I pointing to За now? одоо Gemini би хаашаа заасан байна? Илэг. You're now pointing to the liver. Тийм. Okay, so I'm scrolling down here now. За улам доошлж байна би. Gemini, be what haasha am I zaaj байгаа юм бэ? pointing at now? What organ is this? You're now pointing at the pancreas. Та л одоо pancreas нойр бурчлагаа руу зааж байна. Okay, and do you see anything abnormal? Одоо зураг танихаас илүү одоо юу асууж байна гэх юм бол хөөе. Энэ зурган дээр ямар нэг байдлаар байх ёсгүй юм байна уу? Тэ? Шинж тэмдэг харагдаж байна уу? On this scan? Yes, there is a small amount of fluid around the spleen and the pancreas on the scan, which could Нойр булчирхаа тэр spleen одоо цусны агуулгын иргэн тойруулаад шингэн харагдаж байна. be a sign of inflammation or injury. Okay. За тэгээ энэ гэмтэл буюу өрөвслийн шинж тэмдэг байх магадaltaй гэж байна. Anything else that you notice about the pancreas? За өөр ямар нэг шинж тэмдэг байна уу гэж асууж байна. The pancreas appears somewhat swollen, which could suggest pancreatitis. За тэгээд энэ pancreas хэмжээнээс илүү том байх шиг байна, жоохон хавантай байх шиг, хавтцсан байх шиг байна. А тэгээ энэ бол өрөвслийн шинж тэмдэг байж магадгүй. Pancreatitis, нойр булчирхааны өрөвсөл. Okay. The patient has an elevated lipase level. What do you think about that? За тэгээд цусны шинжилгээний дүнгийн бас одоо оруулж байгаа байхгүй. За цусны шинжилгээ хийсэн чинь цусны дотор lipase level, lipase төвшин илүү өндөрсөн байна. Lipase гэдэг чинь одоо тос задалдаг энзим баха. Given the elevated lipase levels and the appearance of the pancreas, Би эмч биш. Тэгээд доор өдөр атаа чи комент чөлөөдүүлдэг. it is highly suggestive of pancreatitis. За зургийг хараад усаар тойрцсон байна. Жоохон хавантай юм байна. Lipase-ний төвшин дээшлэлсэн байна. А энэ юуны шимж тэмдэг юм бэ гэх юм бол pancreatitis, нойр булчирхааны өрөвсөл. Okay. What complications should I be looking for? За тэгээ ямар өөр шинж тэмдэг те за өөрийг би одоо те онцлох харах хэрэгтэй юм бэ? Based on the scan, you should be looking for complications like pancreatic necrosis, pseudocysts, and infection. За юу харах хэрэгтэй юм бэ гэх юм бол cyst те одоо нэг өрөвслийн юу одоо эртхэн дотор нэг хатаг гэх юм уу да. За хоёрдугаарт те necrosis одоо үхэж байгаа эртхний хэсэг те цусны хангамж багтаа болж байгаа нас одоо үхэж байгаа хэсэг тэгээ өрөвсөл хараарай хайгаад үзээрэй. Окей. Тэгээд энэ хиймэл ойхан лу юу оруулах боломжтой юм бэ гэх юм бол хамгийн сүүлийн бүх номнуудыг оруулж болно. Хамгийн сүүлийн бүх судалгаа оруулж болно. Хамгийн сүүлийн арга барил бүгдийг нь оруулж болно. Унших хэрэггүй, их сургууль руу явах хэрэггүй, багш хэрэггүй, шаардсан байна уу, ядарсан байна уу, дэндүү их цагаар ажилласан байна уу, хагасаа бүтснээр ажиллаж байна уу, өмнө нэг хүнтэй хэрүүл хийцэн байна уу, тэ? Өрөнд орцсон байна уу, биткойн руу баахан мөнгө хийчээд мөнгө шатцсан байна уу, яг 100%-аар ажиллаж чадж байна уу, энэ харилцагч дургүй юм уу, цалин авж байгаа юм уу, хангалттай цалин авж байгаа юм уу гих мэдчлэн тэ? Бүх хүний ингээд муу юм байхгүй хэрнээ бүх сайн юм одоо гарч ирж эхэлж байгаа байхгүй. Тэгээ бид нар юу юм бэ гэх юм бол зүгээр ингээд зураг хараад манай тарих зүгээр яг адилхан юм хийгээд байгаа байхгүй юу. Тэгээ энэ софтвер ингээд сайж явчихна. За тэгээ би дахиад хэлчихье заяа. Хизээ нэгэн цагт тэ. Тэгээд дахиад нэг юм асуучих заяа. Бүх эмчнэр мундаг юм уу? Тэ. За мундаг эмчнэрийн орон зай байгаа ах заяа. А гэхдээ тэ хөдөө орон нутагт хөнгүү газар Африкт тэ Монголын
Тэ? Хуу орон газар. Тэгээд энэ софтвер улам сайжраа явчин заяа. Тэгээ хизээ нэгэн цагт хөөе. Юу гинэ? Чи хүн дээр үзүүлсэн гинэ? Oh my god. Тэ? За. Окей. Аник зүгээр нэг дундуур нэг юм ярьчих заяа. Нэг харилцагч өчтөр асуусан. Тэгээ автомата танаа хөрөнгө оруул танаах дампуурах юм бол тэг эсвэл чи өөрөө би өөрөө зүхтчих юм бол яах юм? Автомата дээр шүү дээ. Та ингэ анзаарсан бол та тийм хөрөнгө бол хаашаа явж байгаа юм бэ гэх юм бол нэг голон банкны данс руу орж байгаа заяа. Тэр юуны данс юм бэ гэх юм бол custodian банкны данс заяа. Тэ? Голомт custodian-ы хилтэс харилцагчийн мөнгийг хүлээж авдаг заяа. Хиндэг, хамгаалдаг. Одоо манай автомата компани байхгүй болсон, эдгээр байхгүй болсон ч гэсэн заяа. Би тэр голон банкны custodian хилтэс хааны газар очиод хөөе энэ мөнгийг надад өгч боломжгүй заяа. Яг энэ хуулийн дагуу зохицуулалттай байгууллага тэгээ манай SG капиталаар дамжуулаад энэ арилжаанууд нь явж байгаа. Бүх юм хяналт хуулийн дотор тэгээ бүх юм гэрээ харилцагчийн захиалгын дагуу явж байгаа. Тэгээ хэн нэг нь манай компани дотор бийч байна уу, хинч байна уу янз бүрийн юм хийх ямарч боломжгүй. За буцаа сэдв рүүгээ орчих те. За одоо багшлуугаа явчих. Энэ бол нэг жилийн өмнө гарч исэн видео. Энийг үзүүлж байна гэх юм бол нэг хүүхэд те Python дээрээ математикийн ингээд юм багшлахыг асууж байгаа заяа. Тэгээ бодож байна. Тэ? Sure. Let's solve the equation step by step. За хамтраад энийг бодоод үзчихээ. Одоо ингээд зөвлөд үзэж байгаа. Let y Загнахгүй байна. What does the equation become? Хязгааргүй төвчээртэй. Тэ? Тэгээд өөрийнх тийм мэдлэгийн төвшөнд тааруулаад юм зааж байгаа. Am I doing the substitution correctly? Тийм би ингээд зөв хийж гэнэ үгүй юу гэл. Би ингээд тэ орлохын зөв хийгээд байна үгүй юу гэл. Yes, you did the substitution Тэ correctly. чи зөв хийсэн байна. The equation now is y squared minus 10y plus 9 equals Тэгээд 0. нөө байшин Next, we need to өөрчлөлт solve this x-ийн quadratic хайхаас equation. илүү одоо Do you y remember how to хайгаад factorize a quadratic equation? If not, we can use the хязгааргүй quadratic төвчээртэй. formula. Софтвер In this банк case, A equals өөрчлөгддөг, 1, B апдейт blends болдог. 10, and C equals За. 9. Та тийм хүүхдийг загнах гооч юмс тэнэг юм бэ. Тэгээд сургуулийн хамгийн ядаргаатай юм юу юм бэ гэх юм бол нөгөө хүүхдүүд тэн дотор өөрийгөө алддаг штэ. Өөртөө итгэлгүй болдог. За тэгээд хамгийн гол нь та нар ингээ айгүй ухаантай хүүхдтэй байлаа гэж бодъё л та. Анги дүүрэн нэг 20 30 40 хүүхдтэй ингээ анги дотроо яатсан. Тэгээд ангийн ахиц юунаас хамаардаг юм бэ гэх юм бол нөгөө ёроолын 20% дээр ингээ таарсан байгаа штэ. Тэ? Одоо манай Авид тийм ундаг биш. Тэ? Техник саажилттай, техник гимтэлтэй, ухаантай биш ээ. За, манай Авид тэ? Манай Дамиран хоёр ингээ хамт сурч байгаа юм бол манай Дамиран буугаад өгөх. Тэ ёо ямар удаан юм бэ гэх мэтчлээ. Тэ? Манай Дамиран юу юм бэ гэх юм бол супер ухаантай байхгүй. За тэгээ манай Дамиранд өөр төрлийн багш хэрэгтэй. Өөр төрлийн сургууль хэрэгтэй, өөр төрлийн хүрээл хэрэгтэй. За гэхдээ бид нар юу хийж байна гэх юм бол зүгээр ямар ч англиэл дүгнэлт хийхгүйгээр 20 30 40-ээр нэг анги дотор ингээ хийчээд тэгээ ёроол 20-т ингээ таарсан хурдтай ингээ явж байгаа. Тэгээ 45 минут заавалчгүй тэн суух хэрэгтэй. Тэ. Тэгээ багш нь загнана. Тэгээд ийм юмнууд одоо хэрэггүй болж байгаа үстэй. Юм цээжлэх, тэ? Зураг мөрөг дүрс мөрс яах. Энэ бүх юм одоо манай сургуулийн систем хаанаас юм бэ гэх юм бол 1800 оноос хойш үүсгэн байгуулагдсан систем, тэ? Орос буюу Герман гаралтай үйлдвэрийн зарчимтай. Тэгээ бид нар юу гаргадаг юм бэ гэх юм бол үйлдвэрийн ажилтан гаргадаг шүү дээ. Чөлөөтэй сэтгэдэг хүүхдүүдийг алдаг шүү дээ бид нар. Дугаагаараа багш үгэнд ор цэвчмээгүй гэх мэт чинь тэ. За. Тэгээ компани үүсгэн байгуулагт өөртөө итгэлтэй хүүхдүүд ямар төрлийн хүмүүс байдаг юм бэ гэх юм бол сургуулийн систем байсан ч гэсэн тэр creativity өөрийнхөө итгэлээ алддаггүй хүүхдүүд байгаа шүү дээ. Тэ. За би дахиад нэг юм шүүмжлэн заяа. Тэр янз бүрийн математик дээр амар сайн нэр хүнтэй сургуулиуд за Орос 3 гих мэт чинь те хүүхдүүдийг ингээ суулгаад нүцсээр байгаа заяа. Би нэг хийж болох юм үгүй юм уу? Би ингэж болдго юм үгүй юм уу? Би ингэ өөртөө ямар ч итгэлгүй те ийм зүгийн үйлдвэрлэж байгаа штэ. Тэгээ өнөөдөр энэ зүгийн ажлыг вэ штэ. Химэл ойхан хамаагүй сайн хийж байгаа болохоор одоо таад хүүхдүүдэд юу заагаад байгаа юм бэ гэж асуумаар байна. Заяа. Тэ 5-10 жилийн дараа төгсөж байгаа хүүхдүүдийн тархин дотор
200, 150, 100 жилийн өмнөх софтвер суулгаад за ёо. Манай Монгол улсч бай. Тэ? Та нарын хүүхдүүд ч бай. Хоол явахгүй. Окей? Тийм учраас in creativity юм санаачлах химэл явахын хизээч нэг юм хийж чадахгүй заяа. Тэ? Асуудал шийдвэрлэх. Тэ? Байгаагүй асуудлыг шийдвэрлэх. Creativity одоохоно байхгүй байгаа заяа. Окей? Тэгээд хүүхдүүд юу хийх ёстой юм бэ миний зүгээс заяа. Тиймэрхүү сургуулийн төсөл химэл явахантай сургуулийн платформ дээр бас одоо ажиллаж байгаа. Тэ? Тэр хүүхдүүдийн сониоч зангийг алдаггүй, судалгаа хийх чаддаг. Яг гэх юм бол шүлэг цээжлэх хэрэггүй болж байна. Математикийн томьёо хэрэггүй байхгүй юу? Гэхдээ математик шин чиглэлээр явмаар байгаа юм бол яа. Окей. Хими замаар явмаар байгаа юм бол яа. Чөлөөтэй. Гэхдээ ерөнхий боловсрал тий. Софтвер маа ирэх 5-10 жилийн дотор Монголтой хамгийн гол нь тес ондоо болох хэрэгтэй байгаа зү тий. За окей ингээ маазарлаа. Тэгээд энэ бүх химэл ойхооны тооцоолол хариу, voice, text, design тэ энэ ажил энэгээд математикаар тусалж байгаа. Хаана бүх ажил явж байгаа юм бэ гэх юм бол эхлээд энэ эрчим хүчний цахилгаан станцаас тог гарч байгаа. Дараа нь дата центр тэгээ чип дотор хариулт нь тооцоологдож байгаа. Энэ бас Монголын манай Монгол улсын нэг боломж. Нөгөөх нь тэ боловсролын сайд тэ бас юм хэлмээр байна. Ийм лаборатори сургууль хийх ёстой юм биш үү? За бай.